нь бол энэ Эрдэнэтовоотын чиглэлийн 547 км төмөр замын төслийн ажлын явцыг 10% хүргэнэ гэд ингээ ороод ирж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ компани ч өөрөө төмөр замыг барихаа боллоо. Ер нь автсан бид нар барих нь зүйтэй юм байна гэдэг техник эдийн засгийн үндслүүдэд өөрчлөгээд энэ зам тээврийн яам чинь бахан санал өгөөд ингээд явж байгаа юм байна шүү дээ. Тэг нэг хөвсгөлийн ард түмнийг нэг жаахан тайван байлгаж болдгоо юм байна. Барихгүй төмөр замаар хэдэн жил айлглаа, хэдэн жил талцууллаа, хэдэн жил хэрүүл хийлгэлээ. Одоо дахиад ингээд эн чинь бид нар 20 оныхоо үндсэн чиглэл дээр энэ Эрдэнэтовоотын төмөр зам гэдэг ийм асуудал оруулж ирээд түрүүн яг энэ асуудлыг хэлцэхэсгтэр манай амьдаа инх хамгаалсан сайд байсан. Яг энэ улсын их хурлаар баталсан төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтэр чинь эн чинь зөрчигдсөн төмөр зам гэдэг чинь зам тээврийн сайд инх хамгаалсан сайд өөрөө энэ танхимд хэлсэн шүү дээ. Тэгээд төмөр замын бодлого зөрчигдсөн төмөр замыг тэгээ баригдахгүй төмөр замыг санхүүжилтэнд бий болоогүй ийм тээзүү мэзүү бүх юмнууд нь болоогүй төмөр замыг 20 онд барьж эхэлнэ ингээ 10-ын гүйцэтгэл гарна гэсэн ийм үндсэн чиглэл бид нар баталж болох юм уу?